Сэтгэлийн боловсрол гэдэг видео подкаст хэлбэрээр сэтгэл зүйчийн зөвлөгөөний болон өглөө хэмээн сайтын уншигчдад хүрж исэн. За бид одоо 4-5 дахь 7 хоногтой хүрж байгаа. Тэгээд өнөөдрийн подкаста бас лайв явуулвал, шууд явуулвал бас хүмүүс сэтгэлдээ асуулт асуугаад явчих боломжтой юм болов гэж бодоод явуулж байгаа юм шүү. За өнөөдрийн сэдэв гэр бүл төлөвлөлтөд шийдвэр гаргалт гэсэн сэдэв байгаа. За шийдвэр гаргалтын талаар өнгөрсөн 7 хоногийн видеогоор үзэгчдэд хүргэсэн. За тэгэхээр одоо гэр бүл төлөвлөлтөд шийдвэр гаргалтыг хэрхэн ашиглах талаар гэр бүл төлөвлөлтөд хамгийн их нөлөөлдөг зүйл нь шийдвэр гаргалт учраас шийдвэр гаргалтын талаар одоо лайв ярилцгээд өнгөрсөн 7 хоногийн дугаараар үзэгчдэд хэлсэн байгаа тийм. Тэгэхээр шийдвэр гаргалт одоо жишээлбэл сэтгэл зүйн сэдвүүдийг ингээд хөндөд ярилцахаар маш өргөн хүрээтэй агуулга бол маш их байгаа. Тэгээд подкастын маань хугацаа бол маш богино, та бүхнийхээ одоо цагийг хэмнэх үүднээс маш богино. Одоо 5 минутанд ч юм уу те 10 минут дотор бол ингэж бэлтгэдэг. Тэгэхээр яг хэрэгтэй мэдээллүүдийг хүрэхэд бол цаг бол үнэхээр хангалтгүй байдаг. Тийм учраас бидний хувьд яг лайв хэлбэрээр бас нэг явж үзээ. Та бүдийнхээ санал асуултыг яг асуухыг хүсэж байгаа асуултуудыг шууд хэлбэрээр аваад ингээд нэг яваад үзье гэдэг шийдэл төрсэн байгаа. Тэгээ лайв хадгална тийм ээ. Лайв хадгалагдах учраас та нар маань хэрвээ одоо заавгүй байгаа бол нөхөд үзэх боломжтой. Яг одоо бас асуултуудаа ирүүлэх боломжтой. Би тэр мэдээлэл өргөчөөд асуултуудад нь ингээд хариулаад явнаа. За өнгөрсөн 7 хоногийн видео нэвтрүүлэг хүрсэн. Тэгэхээр өглөө цэгийн сайтын пэйж хуудсанд одоо асуултаар бас мессежүүд ирсэн байгаа. За тэгээд тэрийг бас одоо тийм ярианыхаа төгсгөлд асуугаад явчих тий. За тэгээд гэр бүл төлөвлөлтөд шийдвэр гаргалт гэсэн сэдэв. Тэгэхээр юун түрүүн гэр бүл төлөвлөлт гэж яг юу юм гэдгээс яриагаа эхлэх үү? За манайд гэр бүл төлөвлөлт гэхээр хэдэн хүүхэдтэй болох тухай асуудлыг ойлгоод байгаа. Тодруулах юм бол одоо бүр жирэмснээс сэргийлэх аргуудыг гэр бүл төлөвлөлт гэдэг нэр томьёонд ороод ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань бол бас харьцангуй одоо явцсан ойлголт гэж ойлгож байна. Яагаад вэ гэхээр гэр бүл төлөвлөлт гэдэг маань тухайн гэр бүл хэдэн хүүхэдтэй болохоос илүүтэй өргөн утга агуулгатай ойлголт байгаа. Хэдийн хугацаанд те одоо уг нь бол гэр бүл төлөвлөлтийг бүр ингээд өсвөр наснаас эхэлж одоо мэдээллүүдийг хүүхдүүдтэй ингэж өгдөг байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэр нь ямар мэдээлэл байх вэ гэхээр зэрэг гэр бүлийн үн цэн гэж юу юм? Гэр бүлтэй болсноор эрэгтэй тийм ээ хүнээс ямар хүчин чармайл шаардлагатай юм? Эхнэр хүнээс, ээж хүнээс те ямар хүчин чармайл шаардлагатай, ямар золиосуудыг гаргах одоо сэтгэл зүйн тийм чадвартай болсныхоо дараа гэр бүл болох ёстой юм гэх мэтчлэн ингээд ойлголтын хувьд бол нэлээд өргөн байгаа. Уг нь бол тий гэр бүл төлөвлөлт гэдэг маань гэр бүлийн үн цэн, гэр бүлийн одоо утга учирыг бүрэн ойлгуулах тэр одоо ажлуудаас эхлэх ёстой юм байгаа. Харин манад бол одоогоор гэр бүл төлөвлөлтийг жирэмснээ сэргийлэх аргуудын хүрээнд ойлгоод арай тийм одоо явц утгаар нь ойлгоод яваад байгаа зүйл ажиглагддаг. За тэгэхээр гэр бүл төлөвлөлт ганц одоо хүүхдэд төлөвлөх биш. Бүр гэр бүл зохиохоос өмнө сэтгэл зүйн хувьд бэлэн шүү. Тэгээд үнэхээр бэлэн бол одоо гэр бүл төлөвлөлт. Гэр бүл гэдгийг ингээд хоёр хүний харилцаан дээр үүсэх зүйл. Тэгэхээр хоёр хүн яг гэр бүлтэй болоход одоо төлөвлөлт нэг зэгт хүрч өгөхгүй юу гэдэг нь бас чухал ахaltaа. Тэгээд тэгжээж төлөвлөлт үүсдэг. Тийм гэр бүлтэй болох шийдвэрийг гаргахад бол залуучууд маань төдийлөн сайн хостой бодож амжилтгүй гаргах тохиолдлууд нэлээд илбэг байгаа. Энийг би яагаад ийм ихтгэлтэй хэлж байна гэхээр гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөөн дээр гэр бүлийн одоо хөгжлийн явцыг тодорхойлдог, гэр бүлийн хоёртой ингээд ажилтдаг. За энэ явцад бол гэр бүл болох шийдвэрийг бол туцтай бодож үзэлгүйгээр одоо тийм эцэг эхийн шалтаарч гэдэг юм уу эсвэл дурлалын шатандаа явж байхдаа тийм маш одоо тухайн хүнд маш өвчтөд дурлсан байх үедээ ч гэдэг юм уу тийм ингээд гаргасан шийдвэрүүд байдаг. Энэ нь буруу гэж байгаа биш. Харин эдгээр шийдвэрүүд маань яг нөгөө тухайн одоо эхнэрээ юм уу нөхрөө таних үйл явц
одоо гэр бүл болсны дараа гарч ирнэ шүү дээ. Тэр одоо гэр бүлд маань тийм. За тэгээ би бинээ таних, би бинийхээ муу зан чанаруудыг олж харах, төвчшгүй тийм зан чанаруудтай тулгарах, нүр тулах гэл ингээд олон асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр зэрэг яг энэ үедээ болохоор нөгөө жинхэнэ одоо гэр бүлээ төлөвлөсөн гэр бүлийг одоо сэтгэл зүйн хувьд бэлэн байсан хүмүүс бол эдгээр асуудлуудыг одоо тодорхой хэмжээнд аваад туулцдаг. Харин гэр бүл сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан одоо гинтийн байдлаар гэдэг юм уу эсвэл одоо шохоо орхлын шатанд явж байхдаа гэр бүл болчихсон ч гэдэг юм уу нэг юм шийдвэрээр хуцтай бодож гаргаагүй хүмүүс маань одоо энэ асуудлуудыг даван туулахад маш их бэрхшээлтэй учирдаг. Яаж даван туулахаараа мэдэхгүй би одоо маш буруу үнтэй суусан байна ч гэдэг юм те ингээд маш олон асуудлууд ер нь бол эндээс гарч ирлээ л дээ. Тэгэхээр зэрэг одоо яг гэр бүл болоогүй байгаа залуучуудаа бол би одоо баг бүх ярилцлага дээр хэлж байгаа те. Юу вэ гэхээр гэр бүлд ерөөсөө яарах хэрэггүй. Яа тэгэхээр өөрийгөө эхлээд танихад яар. Өөрийнхөө зан чанарыг мэддэг тийм өөрөөсөө гарч болох муу зан чанаруудыг ойлгодог сайн зан чанаруудыг таньсан тийм тэр одоо өөрийгөө л эхлээд таних хэрэгтэй байна залуучууд маань. За тэгээд таньсныхаа дараа бусдыг танихад бол ерөнхийдөө харсангүй одоо гайгүй гэх юм уу одоо тийм ингээ үгээр хэлэхэд хэлбэр болж ирнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд өөрийгөө таниагүй байж одоо гэр бүл зохиолчоо дахиад нөгөө эмэгтэйгээ дахиад нөгөө эрэгтэйгээ таних гад ингээд биеийн зөрчилж явагдаад нөгөө гэр бүлийн зөрчилж явагдаад ингээд бүр өстой яаж идэх учраа олохгүй болцсон хүмүүс одоо сэтгэл судлаачид хандах нь илбэг байдаг. Мэдээ сэтгэл судлаачид хийзээч аз жаргалтай гэдэг юм хүмүүс ханддаггүй л дээ. Ер нь бол асуудалтай асуудлаа хэрхэн яаж шийдвэрлэх арга олохгүй байгаа ч гэдэг юм эсвэл жоохон одоо шинжлэх ухааны мэрэгжлийн үний дэмжлэг хэрэгтэй хүмүүс ханддаг. Тэгэхээр яг тэр тэдгээр тохиолдлуудыг ингээд судлаад үзэхээр бол яалтчгүй жоохон яарад шийдвэр гаргацсан гэрлэлтэнд асуудлууд нэлээд хүн дээр гарч ирж байна. Тэрийгээ даван туулахад асуудал маань нэлээд их хүчин чармаалт шаардлагатай болт юм байна гэдгийг нь харагдаад байна. За гэр бүл одоо яарах хэрэггүй гэдэг чинь өөрийгөө таних нь чухал юм байна. За тэгэхээр одоо 20-с 30 настайд л одоо ихэвчлэн одоо 20-с 25 настайд хүмүүс гэрэлдэг л дээ. Тэгээд 25-аас 30 настайд гэрлэн 30-аас дээш настайд одоо ингээ гэрлэн тэ. Тэгээд зүгээр ингээд миний зүгээр хувь хүний ажиглалтын үүднээс ингээ харахаар бүр илүү нөгөө залуу насны гэрлэлтүүд нь одоо яг хайр дурлалын одоо үндсэн дээр ингээд эсвэл хүүхэдтэй болцдог ч юм уу тий гэр бүл зохиохоос өмнө хүүхэдтэй болцдог ч юм уу эсвэл гал халуун дурлалаасаа болоод яах вэ тий гал халуун дурлалтаа шатж байгаа суудаг. За яг 30-аас дээшээ ингээд болоод ирэхээр бас одоо нийгмийн шаардлагууд бас бий болж эхэлж байгаа юм л да. Одоо заавал гэр бүлтэй байх шаардлага үүсдэг ийм бас шалтгаанууд бас байна л да. Тэгэхээр ер нь гэр бүлтэй болох одоо шийдвэрийг яг ямар одоо би боллоо гэдэг ийм тохиолдол нь ямар тохиолдол яг сэтгэл зүйн үүднээс авч үзвэл. За сая хэлж जैन те монголчуудын болохоор нөгөө гэрэлтийн дундаж нас харьцангуй хойшилж байгаа юм байна л да. Би саяхан гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэрэгчлэлтнээс сонссон. Хэдэн нас болж байгаа гэхээр 26 болж байгаа гинэ. Бүр хойшлоод те. Хойшлоод. Энд чи дундаж нь штэ. Тэгэхээр энээс өмнө ч гэр бүл зохиох нь элбэг байна. Энээс хойшооч бас зохиож байна гэсэн. Тэгээд ер нь бол гэр бүл зохиох одоо тохиромжтой нас гээд яг шууд хэлэх бол боломжгүй. Яагаад гэхээр хүн болгоны хувийн онцлог өөр, таны хувийн онцлог өөр, тийм ээ. Нөгөө гэрлэх гээд байгаа хүний хувийн онцлог өөр шиг тийм үү те. Ингээд ер нь бол магадгүй санхүүгийн хувьд ямар хөө байна, гэр бүл зохиоход бэлэн байна уу? Сэтгэл зүйн хувьд бэлэн болсон уу? Сэтгэл зүйн хувьд яаж бэлэн болсноо мэдэх вэ гэдэг бас асуултууд гарч байна тий. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд бэлэн болсон үе маань ямар үе вэ гэхээр өөрийгөө бүрэн сайн таньчихсан, өөрийгөө бол хангалттай сайн мэддэг. Тэгээд гэр бүл болох гээд байгаа хүнтэйгээ бас тодорхой хугацаанд тий тэр хүнийг таних алхмуудыг хийчихсэн. Тэр хүнээс гарч болох муу зан чанаруудыг мэдээд тэрийг өөрөө дэвчих хэмжээнд өөрөө хүлээн зөвшөөрөх хэмжээнд дээр нь тухайн бүсгүйтэй тухайн залуутай гэр бүл болсныхоо дараа дахиад өөр эмэгтэйг харахааргүйгээр
өөрийгөө тий одоо сэтгэл зүй тусгаар тогтнох нь шүү дээ. Одоо гэрлэлт бол маш сайхан зүйл тий. Сайхан зүйл. Гэхдээ хүнээс маш их төсвөр төвчөө шаардна. Маш их золиос шаардна. Юу аливаа юм чи ер нь бол давуу сул талтай шүү дээ. Гэрэлтийн заа сул тал гэж авч үзэх юм бол та тэр эмэгтэйгээс өөр эмэгтэйг харахгүй байх хэвээр. Та тэр залуугаас өөр залууг тий одоо харахгүй хэмжээнд орчлол өөрийгөө одоо төлөвшүүлснийхаа дараа л гэр бүл болооч энэ шийдвэрийг гаргаач гэж хэлмээр. Тэгхгүйгээр манай залуу гэр бүл тулгамдж байгаа нэг асуудал бол гэр бүлээс гадуур харилцаа байдаг. Энийг бол одоо надаар хэлэлгүй бүх хүн мэдчихэж байгаа тийм. За энэ юунаас үүсэж байгаа юм гэхээр нөгөө сэтгэл зүйн хувьд 90 цент хүрээгүй тусгаар тогтноогүй тийм. Тэгээд тухайн эмэгтэйтэй гэрлээд эрэгтэйтэй гэрлснийхаа дараа би өөр эмэгтэйг хүлээн зөвшөөрөхгүй хэмжээнд очтлоо бол одоо өөрийгөө төлөвшүүлж чадаагүй байгаа баггүй да. Тэр шийдвэрийг гаргаад байгаа хүмүүс маань яг ингээд уулзаад ярилцгаа. Тэгэхээр зэрэг залуучууд маань бол гэр бүлтэй болохоос өмнө одоо би ганц би залуучуудад эхлээд хандхад гэр бүлтэй болохоос өмнө та нэг хүнд өөрийгөө бүтэн зориулах хэмжээнд сэтгэл зүйд бэлтгэгдсэн үү гэдгийг өөрөөсөө эхлээд асуу. Хэрвээ бэлэн бишээ би яг ганцхан л эмэгтэйг хайрлаад явхад яг одоо бэлэн биш вэ гэвэл гэр бүлтэй болох гэж тэр шийдвэрийг битээ гарга. Яг тэгэхээр гэр бүлтэй болсны дараа та тийм зүггүйтл гаргах юм бол энэ бол гэр бүлийн одоо тэр бат бэх байдалд магадгүй хоёр хүүхэдтэй болцсон бол тэр хүүхдүүдийн ирээдүй тэр хүүхдүүдийн хувь заяандны өмнө бол маш том хариуцлага алдчихж байгаа хэрэг байхгүй. Тэгэхээр гэр бүл бол нэг талаасаа хариуцлага шүү дээ. Та одоогийнхоосоо ганц бие байгаагаас бүр илүүтэй хариуцлагатай байх хэрэгтэй. Бүр илүү яг одоогийн төвшин та өөрийгөө хариуцлагатай гэж боддог бол тэрнээсээ ч илүү их хариуцлагатай байж ш, тэрнээсээ илүү их золиос, тэрнээсээ илүү их хүчин чармаалт гаргаж иж таны гэр бүл илүү аз жаргалтай сайхан байх боломжтой. Тэгхгүйгээр явж байгаа болондоо гэж бодож байгаа бол харамсалтай тийм биш үү. Яг тэгэхээр хосуудын харилцаа байнга тордох хэрэгтэй. Байнга би нэг нэгэндээ цаг, байнга нэг нэгэндээ одоо хүчин чармаалтай одоо зориулалт гаргадаг. Тэр зүйлүүд байнга байж ижил нөгөө цэцгийг хуслахгүй бол яадаг лээ те. Тэр шиг гэр бүлийн харилцаа ч гэсэн одоо ингээл гэр бүл болохоос өмнө амар халуун романтик харилцаатай байдаг хэсүүд. Гэтэл гэр бүл болонгуудаа тэр харилцаагаа мартчихдаг байхгүй одоо гэр бүл болсон юм чинь гээ те. Гэтэл үгүй бүр илүү халуун харилцаатай, бүр илүү бие биендээ цаг гаргадаг те. Бүр илүү гоё болзоонуудыг зохион байгуулдаг болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй бол уйдах гэдэг асуудал яг эндээс эхэлдэг. Анх л амар гойгой бэлэг, амар гойгой үгсээр шагнадаг те. Нөгөө гоё залуу маань орой гэртээ ирэл зөрчтэй удирдлага барайл хоол ихэд заримдаа туслаа заримдаа туслахгүй тий. Гэтэл нөгөө гой дандаа гой байдаг эмэгтэй маань гэрийн хавцтай тий дандаа ингээл байгаад идэг. Эсвэл ингээл зарим тохиолдолд тий одоо гэр бүлийн бас нэг чухал асуудал нөгөө бэлгийн амьдралын асуудал орж ирдэг. Тэгээ бэлгийн амьдралд антер ингээ хайн хандаал ирэх юм бол гэр бүлийн харилцааг асуудал үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг эдгээр зүйлүүдийг анхаарч үзснийхаа дараа гэр бүл болох шийдвэрийг гаргах нэ. Нэгдүгээр гэр бүл болоогүй залуучууд маань харин гэр бүлтэй болчихсон байгаа залуу гэр бүлүүд маань урд урдынхаасаа илүүтэй хүчин чармаалт гаргаж ижил танай гэр бүл урт удаан аз жаргалтай амьдрнаа. Та хоёрын хорвог тий хамтдаа тулах одоо хамтрагчд байж чаднаа. Тэгхгүйгээр нэг нэгнээ жоохон л орхигдуулах юм бол маш олон асуудлууд гарч ирдэ шүү гэдгийг хэлэх гээд. За өглөө цэгийн сайтын сэтгэлийн боловсрал сэтгэл зүйчийн зөвлөгөөний подкаст энэ 7 хоногийн дугаараа лайваар хурж байгаа. Тэгээд үзэж байгаа үзэгчид уншигчд маань лайвын доор мессеж хийгээд асуух боломжтой. Комент бичээд асуух боломжтой гэдгийг хэлье. За бид хоёрын ярианы сэдэв гэр бүл төлөвлөлт түүнд холбогдох шийдвэрийн талаар, шийдвэр гаргалтуудын талаар ярилцж байгаа. За тэгэхээр шийдвэр гаргалт гэж юу вэ гэдгийг өнгөрсөн 7 хоногийн подкастаараа үзэгчдэд хүргэсэн. За тэгээд шийдвэр гаргалт нь за гэр бүл одоо болохоос өмнөх шийдвэр гаргалтуудын талаар сая ингээд ярьлаа. За тэгээд гэр бүл яг зохиож эхлэх үеийн шийдвэр гаргалтуудын талаар ярьлаа. Тэгэхээр яг урт удаан хугацаанд амьдраад 5-10 жил 20 жил ингээд болоод ирэхэд яг гэр бүл төлөвлөлт гэдэг зүйл үргэлжилсээр байх уу? Тэр гэр бүл төлөвлөлттэй холбоотой шийдвэр гаргалтууд бас гарч ирсээр байх уу? За гэр бүлийн хөгжил маань өөрөө маш сонирхолтой судлагдсан байгаа хгүй яг судлаачдын сэтгэл судлаач гэр бүл судлаачтай. Тэгээд
ер нь бол гэр бүл төлөвлөлт маань одоо бүх юм дээр орж ирж байгаа. Гэр бүлийн санхүү дээр, хэдэн хүүхэдтэй болох дээр, хаана амьдрах дээр гэлтэй ингээл тухайн гэр бүлтэй хамаатай бүхэл асуудал гэр бүл төлөвлөлтийг олгож болно. Бүхэл асуудлыг одоо хүрээ нь бол маш өргөн гэдээ ярьсан шүү дээ түрүүн тий. Тэгэхээр бүх асуудал бол ерөнхийдөө гэр бүл төлөвлөлтөд холбогдож ирдэг. За хэдэн настай байхаас үл хамааран гэр бүлд бол ерөнхийдөө тодорхой зөрчлүүд гарч ирдэг. Эхний 3 жил дээр гэдэг юм уу тий. За дахиад цаашаа явж байгаа 5 дахь жил дээр тэгээд 10 дахь жил дээр ингээд нэлээд тийм шийдвэрлэх зөрчлүүд үүсдэг байхгүй. За тэгээ энийгээ даван туулаад амжилттай асуудлаа шийдээд явах юм бол гэр бүл маш бат бөх. Тэгээд цаашдаа бол ерөнхийдөө одоо биенээсээ авах аз жаргалан ч гэсэн тий хүүхдүүдэд бүрдүүлэх орчин ч гэсэн төдий чинээ сайхан байна. Харин яг энэ зөрчлүүдэд амжилттай даван туулж чадахгүй байх юм бол ер нь бол нэлээд хямрал үүсдэг байгаа. Тэр нь бол яг практик дээр ч гэсэн одоо ингээл сэтгэл судлаач дээр ирж байгаа манай бидэнд хандж байгаа энэ төр хүмүүс дээр бас яг тийм байгаа байхгүй. Ялангуяа би 10 дахь жилийг бүр амар онцлмоор. Яг 10 дахь жил дээр эсвэл 9 дахь жил эсвэл 11 дахь жил дээр зайшгүй ингээд гэр бүлтэй бүр илүүтэй их анхаармаар байгаа байхгүй. Гэр бүл болсон байгаа хүмүүс маань 10 жил чи ер нь бол гэр бүлийн амьдралын хугацаанд тийм ч урт биш бас тийм ч богино биш маш чухал хугацаа агаад байгаа. Тэгээд яг энэ 10 жил болж байгаа асуудал маань түрүүний миний хэлсэн романтик байдлаа алдсан, бэлгийн амьдралын хувьд одоо тийм тодорхой хэмжээнд ингээд баг зэргийн хямралууд өссөн ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлүүд ажиглагддаг. Тэгэхээр зэрэг одоо таны гэр бүл хэддэг жил дээрээ явж гин тэрийгээ бас ажиглаад үзээрэй. Дээр нь гэр бүл болвол мэдээ зөрчил байна. Зөрчил байна гэдэг нь буруу биш. Байх ёстой. Энэ бол угаасаа байх ёстой асуудал. Зөрчлийг харин хэрхэн яаж шийдэж байна вэ гэдэг нь л хамгийн чухал байгаа. Тэгээд гэр бүлийн хоёроос зөрчил дээр жишээлх юм бол маш их тийм хүлээц төвчээр шаардлагатай байхгүй. Аль нэгнээс нь те дандаа нэг нь биш. Аль нэгнээс нь зарим асуудал дээр буулт хийх, хүлээцтэй байх, уучлах те тэдгээр зүйлүүд бас маш их чухал байгаа гэр бүлийн зөрчлийг шийдэхэд. Жишээлбэл одоо ямар зөрчлүүд гарах вэ? За бэлгийн амьдралынх гэж юм. Тэгээд одоо хоёр биенээсээ бас уйдах гэж зүйлүүд гарч иж байна. Тэгэхээр өөр ямар зөрчлүүд байдığım бол бид хоёр өмнө нь шийдвэр гаргалтын тухай ярилцж байхдаа шийдвэр гартанд сул хөгжсөн хүмүүс, шийдвэр гаргалтанд сайн хөгжсөн хүмүүс гэд ярилцсан. Тэгэхээр өөр амьдралын одоо нэг санхүүгийн ч юм уу өөр ямар нэгэн ийм зөрчил шийдвэрлэх асуудал гарлаа гэхэд одоо тэр сайн муу хөгжсөн шийдвэр гаргалтынх нь хөгжил нь сайн муу хүмүүсд ямар байдлаар шийдвэр гаргах юм бол за алглаа. За эхлээд нөгөөд ямар хуу төрлийн зөрчлүүд үүсдэг вэ гэдэг дээр яриа те. За ер нь бол түрүүн хэлсэн хүн болгоны онцлог өөр, тухайн гэр бүлийн хөгжил, харилцааны онцлог нь өөр учраас ер нь бол асуудлууд дахин давтагдахгүй байх магадлал нэлээд өндөр байдаг. Харин нийтлэгдээ гарч байгаа ганц хоёр асуудлын талаар энэ дурдъя. За тэр нь юу байдаг вэ гэхээр зэрэг гэр бүлийн хүний ханаа байгаагаар нь хүлээн зөвшөөрөхгүй байх байдал. Энэ бол зөрчлийн суур шалтгаан бол чи дандаа ингэх юм аа гэдэг шаардлагыг тавьдаг тий. Гэтэл нөгөө анх болохоор зэрэг нөгөө нэг романтик дурлалынхаа үед бол хүмүүс дутагдлын ерөөсөө хаардаггүй. Одоо бүх юм нь сайхан харагдал тий. Одоо бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд ингээд зарим талаар хүмүүс нөгөө дурлал сохор байдаг гэлтэгдэг шүү дээ тий. Тэр чинь нөгөө нэг гал халуун дурлалын шат буюу эхний 3 жилдээ хүмүүс бүр ингээд дутагдлыг хардггүй харсан ч хараагүй юм шиг өнгөрөөж чаддаг байхгүй. Гэтэл яг ингээд 4 дахь жилээс эхлээд дутагдал бол маш томоор харагдана. За энэ үеэс эхлээд нөгөөд нэг байгаагаар нь хүлээн зөвшөөрч чадахгүй байх хандлагууд илэрч эхэлдэг. Чиний энэ байгаа байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Эсвэл зарим нь хилдэг, зарим нь хилдэггүй. Тэгээ ер нь бол манай хүмүүсийн онцлогч нь сэтгэл хөдлөл ч юм уу, сэтгэл мэдрэмжээ төдийлөн илэрхийлдэггүй хэв шинжийн хүмүүс дийлэнх нь байдаг. Харин сүүлийн үеийн залуучууд маань ер нь залуу гэр бүл маань харьцангуй нээлттэй болж ирж байгаа. Одоо өөр төртийнхийг ботгоо тий. Зарим нь хилнэ. Нээлттэй болсон хүмүүс нь тий, нээлттэй хүмүүс нь. Харин дотгошоогоо угаасаа тэр хүн одоо дотгошоогоо хэв шинжийн хүмүүс байж болно шүү дээ. Сэтгэл зүйн онцлог нь. Тэр хүмүүс бол хэлэх боломжгүй. Тэгэхээр зэрэг нэгдүгээрт биенийхээ яг одоо ингээл байгаагаараа байхад хүлээн зөвшөөрөх тэр хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зөрчил бол тасрахгүй. Байгаа байдлыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй байвал. За дараагийнх нь болохоор
зөрчил маргаанд хүргэдэг бас нэг шалтгаан нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэх орж ирдэг. Гэр бүлийн зөвлөгөө авч байгаа хосуудын дийлэнхтэр нь. За энэ бол түрүү хэлснээр ганц бие байхдаа хангалттай төвшөнд өөрийгөө таниагүй, хангалттай төвшөнтэй одоо залуучдын хэлдгээр бол зүггүүтэйгүү ч юм уу те одоо хангалттай төвшөнд л одоо өөрийгөө төлөвшүүлж хамжаагүй хүмүүсийн хийдэг үйлдэлүүд байгаа. Тэгэхээр зэрэг гэр бүлтэй болсны дараа ийм шийдвэр гаргахаар маш сөрөг нөлөөллүүд гарч ирж байгаа хгүй. Хань тэр хүнийг уучлах уу, уучлахгүй юу те заавчлаа гэхэд одоо эргэн тойрны хүмүүс тухайн гэр бүлийн нэр хүнд байна. Эргээд яг ингээд анхны шигээ те хоёр биенийг ингэж хүртэж хүлээж авах нь өөрчлөгдөж ирдэг. Сэтгэл зүйн үед одоо нийтэл гэх юм да те сэтгэл зүйн тэр нэг одоо нийттэй байдал нь маш тийм хагаралд ордог ч юм те тиймэрхүү байдлууд үүсдэг байхгүй. Тэгэхээр хоёрт нь бол яг энэ гэр бүлтэй л болсон бол үнэнч байх шийдвэрийг хоёлаа гаргах ёстой. Өөр одоо ямар нэг байдлаар гэр бүлээс гадуур харилцаанд орохгүй байх ёстой. Тэгэхгүй бол одоо гэр бүлд маш тийм хүнд зэглэлүүд орж ирэх нь байна. За дараагийн нэг шалтгаан нь болохоор нөгөө эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд гээд сэтгэл зүйн үед ингээд хоёр өөр ертөнц, хоёр өөр онцлог байгаа байхгүй юу? Жишээлбэл эрэгтэйчүүд маань ингээд юмыг батлуулаад, нотлуулах амар дурггүй, дүрм журманд төдийлөн дурггүй, ялангуяа гэр бүлийн хайр сэтгэлийн харилцаанд чи тэг гэх ёстой, ингэх ёстой гэдэг зүйл маш таагүй ханддаг. Одоо нээлттэй бас ханддаг хүмүүс ахгүй одоо танаа нөхрөөд ч гэдэг юм уу те залуучууд ч гэтэл эмэгтэйчүүд болохоор баримт нотлохоонд амар дуртай, нотлох амар дуртай. Одоо нэг зөвөр нэг мессеж байлаа гэхэд тэрийг заавал батлах гад оролддог ч гэдэг юм те. Тэнгүүтлээ дүрм журм аягүйх гаргадаг. Хойлоо ингэх л хэвээр. Чи ингэх л хэвээр шүү. Тэгээ надад тартай бол чи ингэ шүү гэх те. Янз бүрийн дүрмүүд гаргаж ирдэг. Гэтэл нөгөө тий сэтгэл зүйн онцлогоос энэ хоёр маань ингээд угаасаа хоёр өөр учраас ингээд би биндээ таалагдахгүй тийм онцлогуд байдаг байхгүй. Тэгэхээр зэрэг эхнэр болж байгаа бол нөхөр болсон бол тийм эмэгтэй хүний сэтгэл зүйн онцлог минийхаас тис өөр шүү. Дээр нь би энэ хүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тэр хандлагыг төлөвшүүлэх ёстой шүү. Ягаад тэгэхээр би гэр бүл болох шийдвэрийг гаргасан гэж үзээд тэдгээр зүйлүүд дээр нь харин зориулт гаргаж өгөх ёстой байхгүй да. Одоо өөрөөсөө гарах золиосыг гаргах хэрэгтэй. Хүлээн зөвшөөрдөг, зарим зүйлийг нь уучлдаг, өнгөрөөдөг те ийм зүйлүүд дээр одоо тэгээд бас залуу гэр бүлүүд маань гэрэлтийнхаа ихэнд одоо гоё романтик байх үедээ жижигхэн тийм одоо гэрээ маягийн ч юм уу те тохиролцох хэрэгтэй байдаг. Тэр нь юу вэ гэхээр одоо ямар зүйлийг төвчиж болохгүй юм бэ? Манай гэр бүл одоо гэр бүлээс гадуур харилцааг төвчиж болохгүй. За гэдэг ч юм уу те ингээл тодорхой дүрмүүд тухайн хоёр хүний одоо зөвшөлдсөний үндсэн дээр те тэгчих юм бол одоо миний нөхөр энэ зүйл дургу байх наа, миний эхнэр энэ зүйл дургу байх наа гэд нөгөө хүрээ маань хомигдаад ирэх нь штэ. За энийг бол яг хүлэн зөвшөөрөх юм байна. Хаяа нэг те 7 хоногт нэг удаа шоудахыг хүлэн зөвшөөрөх юм байна ч гэдэг юм уу те ингээ нэг ингийн амьдралынхаа жижигхэн тийм дүрмж гэхэд одоо бас жоохон хатуу одоо тохироо хийцэн байх хэвээр. Тэгэх юм бол дараа нь хоёлаа угаасаа тохирсон байсан юм чи ингээд уучлахад амархан тий одоо зарим зүйлийг өнгөрөөхөд амархан байдаг. За нөгөө шийдвэр гаргалт нь сайн хөгжсөн, муу хөгжсөн хүмүүс одоо энэ асуудалд яаж хандах вэ? За шийдвэр гаргалтын талаар өмнөх юг маань подкастын маань үтсэн бол бид нэр ярьсан байгаа. Тэ шийдвэр гаргалтыг аль болох бага наснаас нь тасгалжуулах хэрэгтэй. Ээж аваад маань залуу ээж аваад маань ялангуяа. Яагаад тэгэхээр өмнөөс нь ороо шийдвэр гаргаад ах тусам тухайн бие хүн маань шийдвэр гаргах чадвар маш сул хөгжсөн хүн болдог. Энэ нь яадаг вэ гэхээр аливаа чухал шийдвэрийн өмнө эргэлздэг, тухайн шийдвэрээс зайлсхийх хандлагуудыг бол гаргадаг ийм хүн болдог. Тэгэхээр зэрэг жишээлбэл гэр бүл болох шийдвэрийг бол мэдээж хайр сэтгэлийн үндсэн дээр те ингээд хоёр хүн шийдэж байгаа. Гэр бүл доторх тэр шийдвэрүүд дээр бол гэр бүл одоо болцсны дараа шийдвэр гаргалт сул байх юм бол бас нэлээд олон сөрөг талууд ажиглагддаг. Жишээлх юм бол одоо хаана амьдрах тийм ээ. Одоо манад ч нөгөө нэг хадам бэрийн харилцаа хадам рууны харилцаа харьцангуй гайг байдаг. Хадам бэрийн харилцаан дээр айгүй тийм олон зөрчлүүд үүсдэг байхгүй юу? Жишээлх юм бол аав ээжтэй амьдрах юм уу, үгүй юм уу? Тэгээ шийдвэр гаргалт сул хөгжсөн хүмүүс маань за яах вэ? Аав ээжийг одоо ганцаар ингэ нүлдээгээд яах юм ч гэдэг юм уу? За хоёлоо угаасаа энд ээжийн байр, аавын байр байхад тусдаа гарч мөнгө үрж яах юм бэ ч гэдэг юм уу? Ингээд нэг юм эцэгхээсээ хамааралтайгаар одоо амьдралын чухал шийдвэрээ хойшлуулдаг гэсэн. За ингээ хойшлуулад эцэг эхтэйгээ энэ төр хамт амьдрах тохиолдлууд байна амьдрал амчин байдаг те. За энэ тохиолдолд болохоор зэрэг одоо нөгөө хос хоёрын харилцаа маань гурвуулсан дөрвүүлсэн харилцаа болж ирдэг.
Танаа ээж чинь намайг тэгсэн, танаа аав чинь гэсэн ч гэдэг юм те. Энэ байдал надад таалагдахгүй. Ингээд нөгөө хоёрын маань л одоо сайн муу одоо ээлжилсэн тэр харилцаан дээр дахиад нэмэгдээд ихэвчлэн одоо сөрөг харилцаанууд сөрөг мэдрэмжүүд орж ирэхээр хос хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Тийм учраас аль болох залуу гэр бүлүүд маань тусдаа амьдрахыг эрмэлзэх хэрэгтэй байна. Яг нь Монгол хүмүүсийн онцлог ингээд нийлмэл гэр бүлийн одоо хэв шинжүүд их байдаг л да. Гэхдээ аль болох тусдаа гарахыг хичээ. Тэгэх юм бол зөвхөн хоёрын хооронд харилцаанууд үүснэ, шийдэж болох харилцаанууд үүсдэг байхгүй. Харин хадам бэр ч юм уу хадмуудын харилцаа ингээд ороод ирэхээр одоо зөрчлөө жоохон хүнд зөрчлүүд үүсгээд. Тэгэхээр шийдвэр гаргалт маань ерөөдөө хамгийн эхлээл тусдаа хоёулахнаа тусдаа гарахаас эхлээл явна гэсэн үг. Тэгээд хүүхдтэй болох шийдвэрийг бол хоёулаа зөвшөлдсөний үндсэн дээр мэдээж гарах ёстой. Хүүхдтэй болно гэдэг маань маш том хариуцлага байгаа. Ерөөсөө мэдээж хүүхд маань маш их аз жаргал авчирдаг штеп гэр бүлтэй хос хоёрын харилцаанд маш гоё шин зүйлүүд орж ирдэг. Гэхдээ хүүхдтэй болсноороо илүү их хариуцлагатай байх хэрэгтэй байна. Аав хүний, ээж хүний тэр одоо үрэх хэвээр хариуцлага гаргах хэвээр золиосуудыг би гаргах боломжтой болсон гэж үзснийхаа дараа тэр шийдвэрт хүрэх нь шүү дээ. Тэгэхгүйгээр нөгөө шийдвэр гаргалт сул байгаа хүмүүс маань болохоор яаж юм гэхээр одоо яг гэр бүлээ сайн төлөвлөж чадаагүй байхдаа гэр бүлтэй болох хүүхдэд төлөвлөж амжаагүй байхдаа хүүхдийнхаа одоо өсгөхөд хэрэгцээтэй шаардлагатай зүйлүүдийн гарах хэмжээнд санхүүгийн хувьд ч бэхжээгүй дээр нь одоо ээж хүний гарах ёстой тэр төсвөр төвчээрийг ч өөртөө суулгаж амжаагүй байхдаа ээж болох юм бол тэгээд олон сөрөг одоо хямралууд үсээд байгаамаа. Яг үүнтэй холбоотой одоо уншигчийн асуулт ирсэн л дээ. Тэр уншигч маань болохоор одоо хадамтайгаа амьдардаг эмэгтэй байгаа байхгүй юу? Одоо нөхрийнхөө аав ээжтэй ингээд тэгээд хоёр хүүхэдтэй ингээд зургуулаа, заримдаа толуулаа, наймуулаа гэдэг хадам ээж аав нь хамт амьдарч байгаа учраас ингээд гэрт нь хүмүүс хэрдэг гэдэг ийм хандлагатай байгаа байхгүй юу? Тэгээд тэр уншигч яаж асуусан бэ гэхээр одоо би яах ёстой вэ? Энэ сэтгэл зүйн хувьд айгүй хэцүү байдаг, маш хэцүү байдаг. Олон хүнийг ингээд дайлж цайлах хэрэгтэй. Олон хүнд одоо би сайхан харагдах хэрэгтэй болчиход байгаамаа. Тэгээд эндээс ингээд гараад явъя гэхээр нөхөр битаарт одоо байр авахгүй. Тэгээд ингээд байх уу одоо яаж одоо энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй вэ? Би одоо илүү нөгөө нэг сайхан харагдахын тулд л одоо хадамдаа гологдохгүй юмсан гэсэн ийм ингэж л амьдарч байгаа. Тэгэхээр би ингээд өөрийгөө авч үлдэхийн тулд өөрөөрөө байхын тулд яах ёстой вэ гэсэн захиа барьсан. За ойлголоо. За энэ бол ерөөсөө нийтлэг байдаг тохиолдлуудын жишээ байна л да. За тэгэхээр яг ийм тохиолдолд амьдарч байгаа эмэгтэйчүүд маань яах вэ гэхээр ерөөсөө хин нэгэн таалагдахын тулд дүр эсгэн гэдэг бол дотоод зөрчлийн эхлэл байхгүй. Энэ бол буруу зүйл гэсэн үг. Хин нэгэн таалагдах гэж амьдрах, хин нэгэн таалагдахын тулд одоо дүр эсгэн гэдэг маань биеийн зөрчилд хүргэдэг. Энэ бол яг өнөөдөр танд асуудал үүсэхгүй гэж болно. Гэтэл маргааш магадгүй энэ жил гэдэг юм те ингээд тодорхой хугацааны дараа биеийн зөрчилд орж одоо асуудал үүсдэг юм аа бие хүний хувьд. Тийм учраас хин нэгэн таалагдахын тулд амьдрна гэдэг бол нэгдүгээрт маш буруу байдаг. Залуучууд маань ялангуяа энийг сайн ойлгох хэрэгтэй. Би хүн таалагдахын тулд амьдрахгүй тэгээд одоо ямар хэлбэрээр амьдрах вэ гэдэг асуулт гарна шүү дээ тий. Тэгэхээр түрүүний миний хэлжсэн өөрийгөө таньчихсан хүн бол яг өөрөөрөө байж чаддаг. Ямар ч орчинд одоо ажлын орчинд ч гэсэн гэр бүлийн орчинд ч гэсэн. Тэгэхээр эхлээд бол хүмүүс маань өөрийгөө таних тал дээр жоохон цаг гаргаж өгмөр байна. Бид нэр аливаа асуудлын шийдлийг гаднаас олохгүй бол тий ингээл айгүйх гадагшаа хичээлээд идэх болсон. Айгүй том зүйлүүд яриа л тий айгүй том асуудал шийдэх гээд. Гэтэл яг үндсэн судлах хэвээр, үндсэн мэдэх хэвээр, үндсэн цаг гаргах хэвээр зүйл маань таны дотоод сэтгэл та өөрөө байгаа юм аа. Бүх асуудлын шийдэл уг нь таны дотор байдаг аа. Ярилцаад үзэхээр тий тэр тухайн хүнд өөрт нь байдаг. Тэгэхээр зэрэг энэ эмэгтэйдээ зөвлөхөд бол өөрийнхөө онцлогийг ямар зүйлд баярлдаг, ямар зүйлд гонхтой байдаг, ямар үед таагүй, сэтгэл зүйн хувьд таагүй байдаг тэдгээр зүйлүүдээ эхлээд таньж мэдэх хэрэгтэй байна. За нэгдүгээрт бол мэдээж сая хэлснээр хадам
модтойгоо амьдрах, нийлмэл гэр бүлд амьдрахад бол залуу асуудад тодорхой зөрчлүүд, бэрхшээлүүд угаасаа гарч ирдэг. Тэгэхээр энийг амжилттай даван туулахын тулд та эхлээд хадмуудтайгаа нөхөртөөгөө маш нээлттэй ярилцах хэрэгтэй байна. А би ийм зүйлүүдийг хийж чадна, ийм зүйлүүдийг чадахгүй угаасаа төгс хүн байдаггүй. Бас алдаа гаргадаггүй хүн байдаггүй. Гэхдээ алдаанаасаа суралцдаг хүмүүс л ухаалаг шийдвэр гаргадаг хүмүүс байдаг. Тэгэхээр зэрэг нэгдүгээр та ярилцах нэ. Ямар тохиолдолд та баяртай байдгийг, ямар тохиолдолд танд хэцүү, таагүй нөхцөл байдлууд үүсээд байгаа. Тэр талаараа эхлээд нөхөртөөгөө ярилцах нэ. За ингээд аав ээжтэй амьдрахад надад бол ийм асуудлууд үүсдэг. Энийгээ би ингэж даван туулж чадчихээн. Заримыг нь даван туулж чадахгүй байна гэдгээ нөхөртөөгөө хойлохнаа байх үедээ ярилцсанаа. За ярилцах орлогоодыг хийгэрээ гэж зөвлөмөр байна. Дараа нь хадам ээжтэйгээ тийм хадмууттайгаа ингээд ярилцах орлогоодыг хийж эхэлнэ. Ямар үед ярилцвал тохиромжтой та өөрөө сайн мэдж байгаа. Ямар үед хадам ээж чинь маш тийм тайван ярилцахад тохиромжтой өглөө юм уу, орон хоолны дараа юм уу, эсвэл хоёулахнаа байх үедээ юм уу гэх мэтчлэн ингээд ээжигээ аавыгаа ажиглаж агаад хамт амьдардаг тэр хадмуудыгаа сайн харж агаад тохиромжтой үеийг сонгоод за ийм үед надад жоохон таагүй ингээд байх юм аа гэдгийг сэтгэл мэдрэмжээ хэлж өгнө нь штэ. Тэгхгүйгээр хүмүүс ингээд дотроо бодоод яваад хахаар бидний уураг тайрах бидний бодол тунгалаг биш учраас хинж гаднаас хараа унших боломжгүй. Гэтэл яагаад ээж мэдэрдэггүй бол мэдэрдэггүй болоо гэд ингээд яваад идэг. Та өөрөө сэтгэл мэдрэмжээ хэлэхгүй л тэр хүмүүс мэдрэх бол ямарч боломж авахгүй байхгүй. Зүгээр таамаглаж бол болно те. Гэхдээ яг таны мэдэрж байгаа шиг бол тэр хүн хийж мэдэрч чадахгүй. Тийм учраас аль болох таатай байгаа, таагүй байгаа зүйлүүдийг хэлээд зөрчлөө нээлттэйгээр шийдэх хэрэгтэй. Дараа л яваад ах юм бол тухайн мэдрэмж хизээж алга болдоггүй. Таны үл ухамсарлагдах үед те таны далд ухамсарт ингээд хатгалагдаад нэг өдөр хүчтэйгээр тесэрч одоо маш тийм хүчтэй зөрчлүүд үүсдэг байхгүй хадам мөрийн хооронд ч юм уу те хадам одоо хөргөний хооронд ингээд хүчтэй тийм нэлээ хурц зөрчил үүсчдэг. Тийм учраас тэр зөрчлөөс сэргийлэхийн тулд та тухайн үед төрж байгаа сэтгэл мэдрэмж аль болох хэлэх хэрэгтэй. Эвтээх нэр тийм ээ. Яавал одоо тэр хүнд ойлгуулж болох тэр цаг хугацааг нөхцөлийн бас ингээд харж үзэж агаад аль болох ярилцах хэрэгтэй байх нэ. Ярилцах гэдэг бол ерөөсөө бүх асуудлын түлхүүр маш гайхамшигтай одоо шийдлийн одоо эхлэл баггүй. Тэгэхээр эхний удаагийн ярилцлага чинь амжилтгүй болж болно. Дараагийн удаагийнх чинь заавал амжилттай болно. Тэгэхээр та ярилцах орлогоодыг гэр бүлийнхэнтэйгээ хийх нэ. Хамгийн ихний алхам. Тэгээд хувьчилсан зөвлөгөөгөөс онлайн байдлаар тий одоо ийм нэвтрүүлгээр ч юм уу өгөх ямарч боломжгүй. Яагаад тэгэхээр тэр хүний онцлог өөр. Тэр хүний нөхцөл байдал өөр учраас тэр эмэгтэйд магадгүй тэр эмэгтэй шиг нөхцөл байдалд байгаа олон хүмүүст нийтлэгдээ тохирч болох зөвлөмжийг би энд хэлж байгаа гэдгийг манай хүмүүс маань бас сайн ойлгоосай гэж бодож байна. За ингээд бас нэг асуулт ирсэн байгаа. Тэрийг уншиж өгөх үү. За энэ эмэгтэй хүн байна. 28 настай намайг гэдгээ. За би уг нь гадагшаа сургуульд явж сурахын төлөвлөгөөтэй байсан. Гэхдээ ингээд нэг залуутай суух сонирхолтой байгаамаа гэж юм. Тэгээд би одоо гадагшаа явж сурсан дээрөө гэр бүл болоод одоо гэр бүлтэй болох уу? Тэгээд хэрвээ гэр бүлтэй болвол одоо миний гадагшаа сурах маань оройтох байх таа гэсэн байна. За яг л түрүүний хэлсэн зүйлүүд дээр л манай саяхан асуулт асуусан охтууд маань тий яг иймэрхүү нөхцөл байдал байгаа охтууд маань анхаарасан. Нэгдүгээр чи өөрийгөө сайн бүрэн таньж мэдсэн гэж бодож байна уу? Энэ асуултыг өөрөөс асуу. Би ер нь хэм бэ? Би өөрийгөө таньж чадсан уу? За тэгээд чиний амьдралын төлөвлөгөөг нураах тий одоо хүмүүс чи амьдралын зорилго төлөвлөгөө гаргацсан байгаа шүү дээ. Одоо ингээд 21-тэй 22-тэй хэдэн ч настай байж болно 28-тай тий 30-тай. Тэр хүмүүс маань амьдралын зорилгод нь сөргөөр нөлөөлөл оруулж ирж байгаа найз залуу, найз охины талаар бол нэлээд хуцтай бодох хэрэгтэй. Чиний мөрөөдлийг үгүйсгэж байгаа. Чиний зорилгыг наач мутгүй ингэсэн дээрч гэдэг юм уу те. Чиний одоо хувь ертөнцөд чиний зорилгод мөрөөдөлд одоо хүндэтгэлтэй бус хандж байгаа бол энэ дэр жаахан зогсоод бодох хэрэгтэй шүү.
Харин чиний мөрөөдөл зорилгыг дэмждэг, чамайг яг байгаагаар чинь хүлээж авдаг, хүлээн зөвшөөрдөг, дутагдлыг чинь ч гэсэн одоо хүлээн зөвшөөрж чамайг хайрладаг бол тэр хүн бол чамд хайртай байх магадлал өндөр штэ. Гэхдээ энэ бол баталгаатай 100% гэсэн үг биш байхгүй. Манай залуучуудын үерхлийнхаа шатанд гаргадаг нэг том алдаа маш тийм төгс найз залуу юм шиг, төгс найз охин юм шиг энэ бусад охтуудаас илүү тэр мэдрэмжийг өгөх гэж өөртөө байхгүй зан чанаруудыг их гаргадаг. Дотроо дургуутсан ч гэсэндээ гаднаа болно шүү дээ. Миний харин зөв те. Миний өстэй найз охины зөв, миний найз залуугийн зөв, чиний зөв гэдэг ч юм уу те. Ингээд дотроо дургуутсан боловч гаднаа одоо ийм одоо хуурамч дүрс гэх хандлагууд ажиглагдаад байдаг. Энэ маань бол тийм удаан үргэлжлэхгүй шүү дээ. Түрүү хэлсэн те. Хиймэл дүр үсгэх нь бол чамд ч сөрөг нөлөөтэй, чиний хайртай хүнд ч сөрөг нөлөөтэй. Тэгэхээр яг анханасаа байгаагаараа л харилцах хэрэгтэй. Дургу байгаа зүйлээ дургуугаа хилж явах хэрэгтэй. Ингэснээр бол та хоёр бие бинийгээ илүү зөв таньж мэдэх байхгүй юу? Хуурамч дүрийг таньж мэдэх биш. Хуурамч дүрээр нь таньж мэдээл миний найз залуустай гоё намайг дандаа дэмждэг. Миний мөрөөдлийг өстэй амар дэмждэг ч гэдэг юм те. Намайг үнэхээр хайрладаг гэж бодоо явж байтал нөгөө хүн маань дотроо өөр бодолтойх нь штэ. За ах энийн яг ингээд өнгөрөөчгөөс уг нь бол дурггүй байна. Дараагийн удаа бол би энэ чинь буруу гэдгийг хэлнэ гэд нөгөө залуу маань бодож штэ те. Тэгэхээр зэрэг яг анх л буруу гэж бодож байгаа бол хэлэх хэрэгтэй. Би биэндээ одоо сайн муугаа эртгэн ингээд таниулж авах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд тэр сайн мууг нь чи байгаагаар нь хүлээж авч чадах нүг үү гэдгийг өөрийгөө харах хэрэгтэй. Тэгээд шийдвэрээ гаргах нэ. Харин сая охины тухайд бол өөрийнхөө амьдралын зорилго өөрийгөө таних дээр илүү төвлөрөөсэй гэж бодож байна. Яагаад тэгэхээр чухал шийдвэрийн хоёулаа чухал шийдвэр гадагшаа гарч сурахч гэдэг юм уу те боловсрлоод ишлүүлэх нэг нь цаг хугацаа хэрэгтэй. Энэ шийдвэр бол чухал. Тухайн хүний боловсролын байдал ирээдүйн амьдралын чанарыг шийдэж шүү дээ, тийм. Нөгөө талаасаа найз залуу бол одоо нөхөр болох хүнээ гэж бодож ах шиг байна, тийм. Сая эмэгтэйгийн тохиолдол дээр найз залуутайгаа ингэж байх нь бас чухал. Яагаад тэгэхээр бүр илүү сайн таньж мэдэх хэрэгтэй гэдээ яриад шүү дээ, тийм. Тэгэхээр ийм хоёр чухал шийдвэрийн өмнө бол хүн хамгийн түрүүнд миний амьдралын зорилго юу юм? Миний өөрийн бие хийм тэрэнд маань хамгийн ойр байгаа шийдвэрээ л гаргах нь зөв. Яг одоо би хангалттай төвшөнд гэр бүл болоход бэлэн биш байна гэж бодож байгаа бол сургуулаа сонгоно тий. Ер нь бол би хангалттай төвшөнд гэр бүл болоход бэлэн болцсон гэж бодож байгаа бол магадгүй гэр бүл болох шийдвэр дээрээ жоохон тунгааж үзэх хэрэгтэй. Тэгээ ер нь бол хэрвээ үнэхээр чиний хайртай хүн амьдралын чинь мөн бол чиний мөрөөдлийг, чиний зорилгыг, чиний дутагдлыг ч гэсэн ингээд хүлээн зөвшөөрдөг, дэмждэг, одоо дутагдлыг чинь засахад чам тусалдаг тийм л хүн байх хэрэгтэй байдаг. Тийм. За баярлалаа. Тэгээ хоёлаа лайв өндөрлөх үү? За тийм үү. За сэтгэлийн боловсрал подкастын 5 дахь дугаар лайваар хүрлээ. Тэгээд сэтгэлийн боловсрал подкаст 7 хоног бүрийн пүрэв гарагт үзэгчтэй хүрдэг байгаа. Өглөө цэгийн сайтын Facebook пэйж хуудасаар болон сэтгэлийн боловсрал Facebook пэйж хуудасаар хүрдэг. Тэгэхээр үзэгчд, уншигчд маань хүссэн сонирхсан асуултаа өглөө цэгийн сайтын пэйжд болно. Сэтгэлийн боловсрал пэйжэд цагтлаар мессежээр ирүүлэх боломжтой гэдгийг хэлье. За өнөөдрийн сэдэв гэр бүл төлөвлөлтөд шийдвэр гаргалт гэсэн сэдэв байлаа. Тэгээд хоёлаа дараагийн подкастынхаа сэдвийг сонгоод тэгээд лайв өндөрлөе. За тий. За ер нь манад бол хандсан сэдвүүдээс бол ер нь явцсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр зэрэг одоо ямар сэдвээр ярьсан бол нээлттэй байна. Харин уншигчд маань ч гэдэг юм те подкастын маань үзэгчид яг ямар сэдв төлхөө сонирч байна. Танаа дээр ямар асуудлууд төлхөө гарч ирсэн. Манад болохоор яг энэ гэр бүл төлөвлөлт шийдвэр гаргалт айгүй ихээр байсан. Тэгээ нэг өөртөө итгэл байсан. Тэрнгээр бас подкаст хийсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр магадгүй одоо дараагийн сэдвүүдээр хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр байж болно. Бас ээжүүд маань нэлээд асуусан байсан. Гэр бүл доторх тий харилцаануудаас бас жоохон задлж яривал ямар вэ гэдэг юмуд гарч ирж байсан. Жишээлбэл биеийн амьдралын талаар ч гэдэг юм уу тий ингээд ярилцах бол юу байна аа, хэрэгтэй байна аа гэж залуу ээжүүд те залуу эмэгтэйчүүдээс бас ирж исэн. Ер нь бол ямар сэдв байж болно хүмүүсийнхээ усч байгаа сэдвүүдээс ингэ сонгоо явж болно. За тэгвэл яг одоо 1-2 минутын дотор үзэгчдээс ямар санал ирэх нь харах уу? За тэгээ. За үзэж байгаа хүмүүс маань ямар сэдвээр сэтгэл зүйн зөвлөгөө авахыг хүсэж байна? Яг одоо лайвын доор комментэр үлдээгээрэй.
За тэгээд хэрвээ одоо комент ирэхгүй бол хоёлаа шууд сэдвээ сонгочих. Миний хувьд болохоор бид хоёрын одоо дөрвөн дугаарын турш яригдж байгаа нэг асуудал нь өөрийгөө таних, өөрийгөө олох юм их яригдаад байгаа байхгүй юу? Эго үзлийн талаар ярихтч тэр өөртөө итгэлийн талаар ярихтч тэр өнгөрсөн 7 хоногийн шийдвэр гаргалтч гэсэн. Тэгээ өөрийгөө олсон уу үгүй юу гэдгээ анзаарч хараа. Өөрийгөө хэрвээ олоогүй бол олж аваа гэдэг. За тий. За тийм ер нь бол сэтгэл зүйн хамгийн үндсэн сэдэв нөгөө өөрийгөө таних, өөрийгөө олохоос эхэлдэг байгаа. Тийм. Тэгэхээр бас яг энэ талаар бүр илүү задлж ярил болох юм байна тий. Подкаст бол маш богино хугацаанд төрж байгаа шүү дээ тий. Хүмүүс маань бас саналаа хэлээрээ лайв хэлбэрээр ингээд 40 минут орчим ярилцмаар байна уу? Эсвэл подкаст хэлбэрээр мэдээлэл авах нь танд илүү хэлбэр байна уу? Тэр саналуудаа бас нээлттэй явуулаарай. Бидний хувьд болохоор ирэх сэдвээ бол яг өөрийгөө олох энэ асуудлыг жоохон задлаад илүү одоо ойлгомжтой байдлаар хүмүүстэй ярьж өгье гэж бодлоо. Тийм. Сэдв бол маш тийм таалагдчих байна. За. За. Өнгөрсөн 7 хоногт бас үнэт зүйлээ олох талаар миний үнэт зүйл юу вэ гэдгийг тодорхойлъё гэж бас ярилцсан. За. Хүмүүсээс ч ер нь их санал ирэхгүй байх шүү. Тийм ээ. За тэгвэл юу вэ? Өөрийгөө олохыг сонгочих тий. Дараагийн 7 хоногийн 4-р өдөр өөрийгөө олох тухай илүү дэлгэрэнгүй ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгье. Мэдээ шинжлэх ухааны нэр томьёонуудыг бол аль болох ашиглахгүй энгийн үгээр ярихыг хичээж байгаа хүмүүстэй илүү ойлгомжтой байлгахын тулд тэгээд хүмүүс маань бас яг өөрийгөө олохтой холбоотой асуултууд байвал бодит кейсүүд байвал наашаага явуулаарай. Бид нар бас яг хариулаад ингээд явъя. За ингээд өглөө цэгийн сайттай байдаг уншигчдаа баярлалаа. Подкастын лайв маань ингээд өндөрлөж байна. Гадаач бороо зогссон байна. Гадаа их гоё намуухан тайван сайхан орой болохоор янзтай харагдаж байна. За тэгээ бидэнтэй хамтдаа байдаг хүмүүстээ маш их баярлж байгаа. Бидэнд санал хүсэл сэтгэлээ эрүүлдэг, бидний ажлыг дэмждэг, урам дэм өгдөг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд цаашны сэтгэлийн боловсрал маань бол нэлээд өргөн үрээтэй, бас нэлээд сонирхолтой хэлбэрээр үргэлжлэхээр яригдж байгаа. Тэгээд шин маш сонирхолтой гой дугааруудыг та бүхэндээ бэлтгэн хүргэх болно. Тэгээд бидэнтэй дандаа хамтдаа байгаарай. Санал хүсэлтээ бас эрүүлээрэй. Бид нэр бүх хүний асуултыг саналыг уншиж тэр хүмүүстээ бас хэрэгтэй мэдээллүүдийг хүргэхийг хичээдэг байгаа шүү. За ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баяр таа. Оройг сайхан өнгөрүүлээрэй.